боломжтой. You got mail. Танд захидал ирлээ. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 7011 44 40 88 тэгтэг 55 36 дугаараар холбогдорой. Танд захидал ирлээ. Хариу хүсье. Самбайцхан өргөнд сонсогчдоо та бүхний өчийн амар амгалан айлтгая. Дэлгэр сайхан Монголынхон эр зоригн гэрэлтсэн. Тэнгэрлэг сайхан аавын хөвгүүд дай болоод хазаргоо төрхөөрөө ертөнцийг тэр чигтэн хөглөж хөөхнөрөө дэлхийд алтартай Монголынхон хазаргоо охид бүсгүйчүүдэд энэ сайхан өчийн мэндийг хүргэе. Намрын шаргал өдрүүдийг та бүхэн уйтгар гүнэггүй харин аз жаргал дэлгэж амжилт ололтыг сэтгэлдээ өнгөрүүлж сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт итгэл тавина. Студид хөтлөгч Хос хоёр миний бие та бүхэнтэй хамтдаа байлаа. Ингээд 7 хоног бүрийн даваагаас баасан гарагийн өдөж бүрийн 19 цагаас сонсогч таны сонорт хүрдэг. Тань цагтл ирлээ нэвтрүүлгийн лав гарагийн шинэхэн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Та нэвтрүүлэгт холбогдохыг хүсвэл 77 99 99 77 99 99 дугаард холбогдож болохоос гадна та харин нэвтрүүлгийн сэдвийн дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлж мессеж илгээхийг хүсвэл Их Монгол радиогийн 94.10 99 99 дугаард та мессеж илгээх боломжтой. Нэвтрүүлгийн эхэнд сонсогч олноос бас нэг зүйлийг хөлцөл өчөх хэрэгтэй байх. Өнөөдөр бол уламжил ёсороо нэвтрүүлгийн маань зочин хөтлөгч сэтгэл судлаач Батхүү маань хүрэлцэх ёстой байсан. Гэвчиг яг өнөөдөр бас төлөвлөгөөгүй ажил гинт гараад бас хилээндээс алхах болчихсон. 10 хоногийн хугацаатай бас гадагшаа яваад ирэх болсон учраас нийт сонсогч олноосоо бас хөлцөл өчн уучлалт ирээд тэгээд ирсэн даруйдаа нэвтрүүлгийнхаа цаг бүрт үргэлж хариуцлагатайгаар байхаа мэдэгдсэнийг бас энд хэлэх нь зүйтэй бахаа гэж бодож байна. Магадгүй бас өнөөдөр бас сэтгэл зүйчийг хүлээжсэн олон сонсогч байсан баг гэж бодож байна. Тэгээд эрт 7 хоногийн дугаар дээр бас байхгүй гэсэн үг 10 хоног гэхээр энэний дараагийн 7 хоногийн дараагийн 7 хоногт Батхүү маань хамтдаа байж сэтгэл зүйн сэтгэл судлалын бас зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаа тэр хүмүүст бас өөрийнхөө ажил мэргэжлийн гайхамшиг бас мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За ингээд Их Монгол радио тань цагтл ирлээ нэвтрүүлгийн дугтуу задрах бэлэн болсон байна. Өнөөдөр нэгэн игэл бүсгүй амьдралынхаа гайхамшиг гэж хуурсан нэгэн цагтлын мөрөөр хамтдаа аялнаа. Тэгээд та бүхэн бас үзэг цаасны илүүлэн амьдралын замжим гэгэн бодрол баяр хөөр уйтгар гуниг хосолсон энэ амьдралын жимээр хөтлөгч надтай хөтлөлцөн алхнаа гэдэгт итгэлтэй байна. Та суугаа бүсэлраа Их Монгол радиотой хамтдаа байж сонор югаан нэгтгэж нэгэн амьдралын хөг хэмийг хамтдаа өглөө. Тань цагтл ирлээ. Их Монгол радиогийн нэвтрүүлэг эхэлж байна. Ингээд өнөөдрийнхөө цагтлын тогтоог хамтдаа задлая. Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өчийн мэндийг хүргэе. Би өөрийн амьдралын нэгэн орон зайг сонсогч тантай хуваалцахыг хүсэн энэхүү цагтлыг сэрүүлэн бичлээ. Би бол айлын ганц охин, нэг ахтай, бас 2 эрэгтэй дүүтэй. Аав минь их сайн хүн байсан. Одоо Бурхны орноос бидэндээ буян хишгийг хайрлаад зам мөрийг минь тэгшлээд л харж байгаа гэж боддог. Ээж минь жирийн улсын байгууллагад үйлчлэгээний ажил хийдэг. Ажилдаа дуртай, дэтгүрт гарах дургүй гялалцсан сайхан эмэгтэй би. Манайх гэдэг айл баян сатгалан хангалуун айл байгаагүй ч халуун дулаан хайр салгисан жирийн гэр хороололд 5 хантай гэрт амьдардаг эгэл нэгэн айл байлаа. Аав маань их хүнд хүчээр ажил хийж биднийг дижээ. Ээж маань цэвэрлэгээний ажил хийдэг учраас бид тийм тансаг байж үзээгүй ч хайраар дуталгүй өсцгөөсэй. Аав маань удалгүй өөд болж ээж минь амьдралд ганцаараа ханцуу шомлон зүтгэсэн. Би яг оюутан болдог жил аав минь өөд болж би сургуулиасаа гарч ажил хийн ээжтэй нэмэр болдог байлаа.
Нэх удалгүй нэг хөөрхөн эрэгтэй найзтай болж амьдралдаа арай жоохон хүч оруулж өгсөн тэр минь надад халамж ухаарал, анхаарал тавьж ядруухан хувцсмуута бас муухан ажил хийдгийг минь мэдсэн ч амьдралдаа сонсож үзээгүй гоё өгнүүдийг хэлж урамшуулж ирэх намран тэр минь намайг 9 сарын 1-нд хөтлөн хүргэж дахин оюутан болгож өгч байсан билээ. Цаг хугацаа харвсан сум шиг л өнгөрч 4 жилийг ардаа өдөж сургуулаа бид хамтдаа төгсөж тэр минь хажууд минь байсаар л байсан. Дандаа намайг урамшуулж хүч өгч зоригжуулдаг байлаа. Сургуулаа төгсөө тэр минь хөдөө уурхаад ажилд орж хотод улсын томоохон эмнэлэгт ажилд орсон хол байх хугацаанд байн гуцаар ярьж орой болгон дуу дуулж өгч хамгийн сайхан үгсийг хэлж санаа тавьж халамжлаад уулзахаараа хоёр биенээсээ 1 минут ч салахгүй тийм сайхан хайрыг надад зориулдаг байлаа. Удалгүй ижи дээр минь хатаг сүгэ барьж намайг бэр гойсон. Бид хүүхэдтэй болохыг хүссэн ч олдохгүй байсан учраас өндөр төлбөртэй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байж хөөрхөн охиноо анх үлгийдэн авлаа. Хань минь бид хоёрынхон төлөө хамаг бүхнээ зариулдаг. Мөн ээжэд минь хайртай, хоёр дүүд минь төрсөн ах шиг ханддаг. Мөн тэр үед манайд 2 жил хамт амьдрахдаа гэр оронг минь гололгүй яг л нэг гэрийн гишүүд шиг ээжэд минь төрсөн хүү шиг ханддаг тийм л сайхан хүн. Удалгүй тэр минь гадагшаа сургуульд явхаар болж охиноо 3 сартаа байхад бид хоёрыгоо үлдээгээд зориглоод явсан. Удалгүй та хоёрыгоо татнаа гэж хэлээд 2 сарын дараа бид хоёрыгоо авсан. Охины минь 1 насны төрсөн өдрийн дараа би дахин бие давхруулахаа мэдээд хана одоо яах вэ? Чамайга хэдий болтол зовоож амьдрах үдэ. Энэ хүүхдийг яах вэ гэж асуухад зүгээр дээ хань минь. Хүнд хүн илүүдэхгүй шүү дээ. Зориод ирсэн юм. Тосоод авъя шүү дээ. Ингэж надад маш их урам зориг хайрлаж бид удалгүй 2 түрээ үлгийдэн авсан. Тэр минь 2 жилинд нойр дутуу, нуруу бөөрн өвдөн байж одоо ч болтол ажилласаар л. Би ингэж боддгийн. Эвидээ миний бурхан болсон аав Тэнгэрээс харж над руу ийм сайхан явуулсан юм багтаа гэж боддог. Хүүмн харах тусам яг л өвөөтэйгээ адилхан болоод байгааг харахаар аав минь охиндоо хүү болгон ирчтэй гэж хаяа бодогддог. Саяхан харин хатан ээж ижи дээр минь очиод охиноо надад өгч мөн удам залгах хөөрхөн ач хүүтэй болгож өгсөнд баярлалаа гэд мөнгөн аях сүртэй өгсөн гэсэн. Хүүгээ ийм сайхан хүмүүжүүлж өгсөн хатан ээжтэй баярлахгүй байхын аргагүй. Ир хүн гэдэг ичигээ яаж хайрладаг? Эхнэрээ яг тэгж хайрладгаа гэсэн үг үнэхээр үний юм байлаа шүү өсгөөчүүдээ. Хайр амлсан энэ л сайхан хангар ирчүүдээ. Хайр итгэлээр өдөр бүхэн гойж яваарай. Тэд таны амьдралын түшиг аз жаргалд хүргэх, өөрийгөө золоод чамаагүй хүргэх хамгийн гайхамшигтай хүмүүс байдаг юм шүү. Сайхан хайр гэж байдаг.
олдвол алдаж болохгүй гэж. Чиний эцгүйд би цамцыг чин дэрлэж унтдаа. Иймэл татан хүнээр хорвоогоос олдохгүй. Нэрийг чин гийгүүлдэг их шиг байхсан. Замбиг чин хариулах цагаан сүү байхсан. Миний үлмид чи харан асгаж амьдрдаа. Ийм л үнэн сэтгэлийг хинээс ч би олохгүй. Алдагч уучлдаг сагаатхал байхсан. Айцыг чин үргэх залбирал байхсан би. Ханьмын чамдан би ямар хайртай гэж санана. Чамгүйгээр амьдрах гэж санаанд багтахгүй. Ханьмын чамдан би ямар хайртай гэж бодоно. Хиндэ чинүгэн би дахин хэдэхгүй. Ингэрт мэн урт наслаарай. Ихрилэт мэн удаан чаргаарай. Хонгорхон зүрхнээсээ ой хорвог дүүргэж дэргэд байгаарай. Хорвог дүүргэж дэргэд байгаарай. Их Монгол радио лав гарагийн тань цагтл ярилцлага нэвтрүүлгийн шинэхэн дугаар сонсогч та бүхэнд хүрч байна. Ингээд эгэл амьдрал гайхамшигт хайдварлын одно гисэн энэхүү бүсгэн цагтл таны сэтгэлд ойрхон байж таны амьдралд бас нэгэн бодролыг бэлгэлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Их Монгол радиогийн тань цагтл ярилцлага нэвтрүүлгийн дараагийн дугтууны эзэн таач байж болно шүү. Их Монгол радиогийн пэйж хуудсанд та цагтлаа бичүүлэн ирүүлж мөн бас Их Монгол радиогийн ажлын байранд бас гараар бичээд эргүүлэх боломжтой. Цагтл гэдэг өөрөө их том түүх юм, бас том соёл юм. Ингээд Их Монгол радиогийн тань цагтл ярилцлага нэвтрүүлгийн шинэхэн дугаар цагтлаа хүргэлээ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол амьдралын баатар. Амьдралын баатар сэдвийн дор хамтдаа ярилцсанаа. Ер нь яг хөө энэхүү цагтлаас ингээд харахад түүний амьдралын баатар бол яхаа аргагүй түүний ер нөхөр энэ бүсгүйд болцсон амьдралын баатар. Гэхдээ түүний амьдралын баатар хамгийн анхны бөгөөд бас хизээч мартагдахгүй дурсамжлах гэж байгаа. Тэр хүн бол Тэнгэрийн орон суугаа аав нь. Аавраа ертөнцийг хардаг энэ бүсгүйн хувьд амьдралын удаах баатартайгаа таарч аз жаргал сайн сайхныг согнож байгаа тухай өгүүлсэн сайхан цагтлыг хамтдаа сонирхлоо. За тэгээд амьдралын баатар нэрээр энэхүү сэдвийн дагуу сонсогч та бүхэн үзэл бодлоо хуваалцах боломжтой. Шууд эфирт холбогдохыг хүсвэл 70 99 99 дугаар таны өмнө яг одоо шугам нээлттэй байгаа. Харин та ярилцах боломжгүй байгаа бол нэвтрүүлгийн сэдвтэй уялдуулан Их Монгол радиогийн 94 10 99 70 дугаарт мессеж хэлгээрэй. 94 10 99 70 дугаарт та дурын дугаараасаа мессеж хэлгэх боломжтой. Энд ямар нэгэн төлбөрт дугаар биш. Та энгийн утасны тарифаар л мессежээ илгээн мөн бас утсаар энгийн утасны тарифаар та ярилцах боломжтой. За Их Монгол радио 70 дугаар дээр тань цагтл ярилцлага нэвтрүүлгийнхаа эрхэм сонсогч та бүхнийг урьж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв амьдралын минь баатар. За манай ихний сонсогч маань холбогдож байна. 94-т дугаараас байна уу? байна. За сайн байна уу? Чимэнд хүргэе. За дүүрчнэглүүч юмд. За гэлээ. Тань цагтл ярилцлага нэвтрүүлэгт холбогдлоо. Ер нь нэвтрүүлгийг хизээнээс сонсч эхлэв. Би түрүүнээс сонслоо доо саяны огны математикийг хүртэл сонслоо доо. За нэвтрүүлгийн сэдвийн дагуу ярилцахаар холбогдов. Эсвэл энэ загталтай холбоотойгоор ярилцахаар холбогдов та? Нэвтрүүлгийн сэдвийн талаар Амьдралын баатар гэж тодорхойлсон. Энд бол ямар нэгэн байдлаар хэн нэг л
Таны хувьд амьдралын баатар чинь чухам хэн байв те? Энэ тухай ярилцъя. Ямар ч хүнд амьдралын баатар гэдэг бол эцэг ихээс өөр хүн байхгүй шүү дээ. Хүн болж төрнө гэдэг эцэг ихээсээ л биднээс хүн болж төрж байгаа. Тийм болохоор эцэг эхчүүдээр баярлаж хайрлаж мэдж явах шиг сайхан жагаад авахгүй шүү дээ. Тэгэлгүй яхав. Ер нь та энэ хайр хүндэтгэлийг ер нь хоёр сайхан буураад хэрэг үзүүлж хэрэгт итгэж явна да. Би ярбагаас авч алдсан юм уу тэгээд эцэг ихийн хайр гэдгийг юм уусч үзээгүй. За уучлаарай. Одоо энэ сайхан ханьцтай болсон. Сайхан ханьцтай болсон болохоор тэрний тэгэл аавчиг аавчиг өнгө хайрлаад мэдээ аавчиг хайрлаж одоо өмдөж явж байгаа юм да. Тэгэлгүй яхав. Их л багтаа алдсан уу? Их л багтаа алдчихв. Би аваагаа минь стаахад ичигээ ортой хатаа. Одоо түүнээс олон цаг хугацааг илээсэн байна. Гэхдээ таны дурсамж, гэхдээ таны энэ амьдралд олон баатарлаг зүйлийг үлдээж өнөөдрийн таныг бүтээхийн тулд өөрсдөө дуусан дуустал зүтгэсэн хүмүүс шүү дээ, тийм. Тэр бол үнэн шүү. Амбул хідүүлээ. Амбул дөрүүлээ. Хоёр хүүхэдтэй. Тэгтээ. Хүүхдүүдтэй одоо ер нь чухам амьдралынх нь хэр том баатар болж чадж байна. Ер нь ямар баатар болохыг нь хүсдэг үү? Аль зүг рүү илүү чиглүүлэхийг хүсдэг үү? Эцэг хүнийхээ хувьд те. Тэгээ хоёр хүүхдээ сайхан хүн шиг болгоод одоо ажилтнуудаар солигдмууд өндөртийн хүн болох юм бол тэгэл баатар болох гэж бодож байгаа шүү дээ. Гэтэ та байгаагаараа л үр хүүхдүүдтэй хамгийн том баатар. Таныг өдөр бүхэн л баатар гэж харж байгаа. Тэгээд хэдийгээр таны амьдралын тань энэхүү баатрууд алай эрт хол явсан ч гэлээ зам мөрөг бүхнийг чинь өрөөж ертөнцид бүхий л хүнд хэцүү бүхнийх нь ачааг нь үрээд утсан бахаа гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан хайр дөр өргөө гэрийнхэнд нь энэ хороогийн хамгийн сайн сайхныг хүсье гэргийдээ алаг сайхан өрстэй амьдралын хамгийн мундаг баатар нь байгаарай. Тэгээ баатар ер нь хамгийн энгийн хүмүүс л энэ хороогийн хамгийн мундаг баатрууд байдэн шүү те. Баатрын дүрд хит их тоглох гол хит одоо мундгийн дүр тоглох гоод хичээгээд ах хэрэггүй. Яг байгаагаараа байх чинь л хүний хамгийн одоо мундаг агуу ил тэндээс л эхэлдэг гэж ойлгодог. Тэгээ ямар ч тааш нэвтрүүлэгтэй бас холбогдсонд баярлалаа. Ер нь та захидал бичдэг үү? Юу. Ажлын заавартай болохоор нэг зүйл захидлаас бичиж чадчих юм уу? Хэрэглээ ер нь захидал биччихсэн үү? Их нэртэй захиа бичиж байв уу? Ерөөсөө бичиж байгаагүй. Одоо бичижсэн зүйл юм байна даа гэж бодож байгаа шүү дээ. Зөв шүү дээ. Тэгээд энэ бол хоёрын амьдралын хамгийн гайхамшигтай түүх. Гэхдээ танд цаг хугацаа байна, оройтойгүй байна. За тэгээд хамтдаа байгаад баярлалаа. За баярлалаа. Танд болоод гэр бүлд наад жаргал хүсье. За. Их Монгол радио тань загтларлаа нэвтрүүлэг сонсогч та бүхэндээ яг одоо шууд эфирээр хүрч байгаа. Та 70-99 дугаартай холбогдож за амьдралын баатар сэдвийн дагуу өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжтой. За мөн бас нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ та бүхэн бас ирүүлэх боломжтой. Тэгэхээр нэвтрүүлэг маань 7 хоног бүрийн даваагаас баасан гарагийн үдшиш бүрийн 19 цагаас 20 цагийн хооронд бүтэн цагийн туршид сонсогч та бүхэнд маань хүрдэг. Байна уу? За сайн байна уу? Өчигний хүргээ танд. Баярлаа. За намар орой болсон нар эрт бууж өдөш оройтой их эрт зологдог болчтой байд те. Харин тийм ээ. За харж явна уу та? Харж явна уу? За ажил үйлсэн бүтэмжтэй байв уу? Ажил сайхан болоо. За нэвтрүүлгийг ер нь хязгаанаас сонсч байна та. Нэвтрүүлгийг хязгаанаас сонсч байна. Тэгээд бараг яагаад ганцаар өнөөдөр сайныг өнөөдөр сайн сонслоо тийм. Их тажиг нэвтрүүлэг байна. За баярлаа. Тэгэхээр юу яаш та одоо нэвтрүүлгийн сэдв өгсөн байгаа. Эсвэл нөгөө бүсгүйн загтлыг сонссноо? Сонссон. Ер нь загталтай холбоотой ярих гэж байна уу эсвэл нэвтрүүлгийн сэдвийн дагуу ярилцахаар та холбогдов? Сэдвийн хараа. Хүний үзэл бодол өөр шүү дээ тий. Тэгэхээр амьдралын баатар гэж та чухам яг хэнийг тодорхойлмоор санагдчихэв.
миний хувьд бол миний баатар бол миний аав. Тэр одоо миний өндөрлийн баатар болсон. гэж боддог шүү дээ. Амьдралын баатруудаас олон зүйлийг суралцаж бас олон зүйлд нөмөртөн байсан бах та олон одоо айдастай зүйлүүдээс нөмөртөн байж олон жаргалтай үед ингэрт нь тэрвэгдэж явсан л бах тийм ээ. Ер нь баатруудынхаа тухай дурсвал яривал те таны хувьд яахын аргагүй одоо хамгийн мундаг баатар гэж тодорхойлох зүйлч юм яг хамгийн дөрөнд ямар зүйл санаанд чинь бууж байх юм бэ? Тэгээд тийм болохоор надад яг тэр юугаар явахад надад таалцсан байхгүй. Илүү сайхан байд яваад байгаа болохоор миний аав миний хамгийн амьдралын том баатар л гэдэг. Таач өр хүүхэдтэй. Таач бас өр хүүхэдтэй юу? Арай бол change байгаа. Гэхдээ болно. Болно. Тэгэхээр олон хүүхэдтэй болсон да. Бүл олон болно. Ялгаагүй л тэгж өсгөн гэж боддог шүү дээ. Тэгвэл яг тэгэхээр ааваас сургасан эрдэм таны хувьд ирээд таны амьдрал дээр үзсэн практикта уялдан байж өшөө одоо илүү төгс төгөлдөр болоод л үр хүүхэд чинь хүрнэ. Тэгэхээр аавын ухаан гэдэг хамгийн агуу юм да. Төгс бүхэн цаг хугацаа илээх тусам л төгсөрч байх юм байна те. Ер нь бодоод ахнаа энэ сургаал, энэ сургамжууд. Тэгэхээр яг хэлдэг нөгөө таны яриан дээр би нэг зүйлийг нэмж хэлэхэд нөгөө юу гэдэг нь одоо загс маа гэж өхөөсөө илүү загс өрөх ухааныг заа гэж ярьдагтай л яг ижил төгс утгатай юм да тий. Аавда хандаа нэг сайхан үг хэлвэл. Аавда одоо машиналтай шүү. Тэгээд хүн танихаа чиг өөртөө наслаараа тэгээд олон жил биднийхэд иргэд сургаалаа хайлт агараа хэлээ. За ирүүл батарч болтугай. За үргэлж та бас хэн нэгний амьдралын баатар шүү. Үргэлж дэрэгдтэй сайнаар нөлөөлөе бүгдээрээ тий. Ямар нэгэн байдлаар хүн болгоно хүний баатар шүү. Тэгж байх. Та магадгүй өнөөдөр хэн нэгэн лөө хараад инээмсэглэл бэлгэлсэн бол тэр хүний хувьд тэр өдрийнх нь баатар болж байгаа. Та өнөөдөр магадгүй хэн нэгэнд зам тавиад өгчихсөн бол тэр хүний тэр цаг хугацааны баатар болж байгаа. Бид тэр баатарлаг үйлсийг маш энгийн зүйлээр илэрхийлж болно энэ нийгэмд тийм ээ. Тэгээ бас юм шаналтай зүйлээд шинэтэй хайртай шүү дээ. Манай хүмүүс яасын хин завшааныг ашиглаж байна тий. Эхнээс хажууд явсан. Эхнээс тэр үгийг сонсоод жимэл зал улам хөөрхөн дээрээ тавьчих чинь. Тэр үгийг сонсож байгаа бах. Тэгээ уцаан ажилгүй яг гоо анхааралтай сонсоорой тий. За манай хүн явсаа хэллээ. За тэгээд хайртай гэдэг үг бол хамгийн үнэтэй. Хүнд хамгийн их баяр хөөр авчирдаг. Хүний хамгийн аз жаргалтай болгодог үг. Гэхдээ зөвхөн эзнээ олсон тохиолдол шүү дээ. Сайхан байна. Гэхдээ ер нь амьдралын баатар гэхээр ихэвчлэн манай сонсогчд манай аав ээжийн тухай ярьж байна. Таны харах өнцөг өөр байж болно. Амьдралын баатар нэг насных байж болно. Нэг цагийнх байж болно, нэг өдрийнх байж болно. Эсвэл нэг хормынх байж болно. Олон зүйлийг хамтдаа ярилцж болно. 7799 дугаар таны өмнөлтөд байгаа. Би энэ бүсгүйн хувьд бол магадгүй энэ амьдралын хамгийн мундаг баатар нь бол энэ бүсгүй өөрөө байсан юм болов уу гэж зүгээр яг хав цагтлыг уншиж байхдаа би саналаа. Бүхий л зүйлд энэ амьдралын туршид хэцүү зүйлийг нуруундаа ганцаараа үлдээд энэ амьдралыг үүрч яваа
ичийнхээ төлөө өөрийн хүсэл мөрөөдлөө орхиод ичиндээ туслахаар ажил хийж энэ амьдралд тэр хантайгаа өөрөө л учирсан, энэ амьдралыг өөрөө л босгосон. Тэр ханыгаа урагш тэмүүлэх урам зоригоор өдөр бүхэн бас өрдөж өгсөн мундаг эмэгтэй гэж би ойлгосон. Байна уу? За сайн байна уу? Их Монгол радио өчигмийн төргий тань загтларлаа нэвтрүүлгийн шинэхэн дугаарын зочин болж байна. За ажил үйлсэн бүтэмжтэй байв уу та? За нэвтрүүлгийг эхнээс нь сонсож чадсан уу? Бүгдийн ихээс сонслоо. Ажилласаа тавьж явал. За зам зур замын төвчрэлд бас хань болоо л байж гинөө. За замын ачаал хэрвээ? Замын ачаал одоо л нэлээд үжилт тавьчихсан. Төвчээтэй. За. Гэтэ яах зүйлгүй сайхан тайван оролцоорой. Яг л бид тантай хантай байж гэн тийм ээ. За сонсогчид маань ямар зүйлийн тухай ярилцахаар холбогдоод ороод ирв? Сая Амьдралын Баатар гэдэг байгаа юм. За. Таны хувьд Амьдралын Баатар. Түрүүний 2 орсон улстай ажиллах юм л ээж Аа байж. Амьдралын Баатар гэж байх уу? Гэхдээ хүнд бас хүүхд насаас эхлээд одоо юу гэдэг чинь хүүхд насаас эхлээд өөрөө амьдралыг өөрөө авч явж байгаа юм байна. Бас ямар нэгэн тийм зүйл өгдөг чинь өөрөө бахарах гэж байна. Аха. Нэгсэнд одоо би бол одоо орчин цагаар яриа л да. Би бол одоо Супермен ч гэдэм үү те. Би бол Бэтмен, би бол бүгдийг хийн те. Өөрөөх нь үзчихсэн тэр нэг айхтар баатруудын дүрд өөрөө ороод тэр бүхнийг чадах юм шиг төсөөлөх тэр төсөөллийн баатар гэж ойлгож чинь зүг үү? Тийм биш. Арай биш үү? Аа за. Ер нь багаас ядуу зүгэн бүлэг тоосон л байна. Аха. Тэгээд одоо өөрийнхөө найз нөхдийн хувьд бол тэр шиг дээд сургууль сууж байгаа. Аха. Тэр шиг бүх юм бэлэн байгаагүй. Гэхдээ зургийн дэс ихлээд өөрөө амьдралыг өөрөө авч явах юм бол маш их хөдөлмөр чадсан. Энийг ийм болох гэж зоригдуулж чадсан одоо бидэж минь аав ээжтэй гэж мундаг хүмүүс байлгах. Гэхдээ ийм суурийг тавьж өгсөн би одоо аав ээжтэй хэлдэг. Одоо эргээд найз нөхдөйгөө дунд ороход яг өөрийнх нь байгаа амьдрал дээр тооч өнгөрсөн хүн хэцүү амьдралыг бүгдийг авчаад одоо байгаа амьдралаа надад бас би нэг сүүлийн хийхдээ чадсан байх шүү гэж байна. Яг амьдралын баатар гэж үгүй сонсчод өөр дээрээ бас тусгаж авч үзлээ. Гэтэ хүмүүс ямар л ойлгох хэрэгтэй. Гэхдээ надад бол айгүй зөв санагдаж байна. Та бол яхаа аргагүй ялагч, та яхаа аргагүй баатар уу чадсан байна шүү дээ. Хувь тавиланг өөрчлөн нэг урсгалаар биш. Бүгдийг өөрчлөхийн төлөө зүтгэсэн балчир наснаасаа өнөөдөр магадгүй эрхлээд явж байх энэ наснда өөрийнхөө ирээдүг өөрчлөхийн тулд тэр насны тэр жаргалыг түр орхиж өнөөдрийн та бүтсэн байх шүү дээ. Би бол таныг өөрөөрөө бахархах ёстой гэж ойлгож байна. Би сая скептик ингэж ярьдаг зүгээр гэж зэрэглээд. Гүгүү. Ер нь бол одоо ингэж найз нөхдөд уулздаг байхгүй бүр батлын 10 жилийн тааж хүмүүс багийнхаа найзуудтай. Аха. Тэгээд уулзахад яг одоо энэ амьдарч байгаа амьдрал төрхөнд бол ийм зүйлийг ганцаараа дуусгасан. Хажууд нь таагласан гэсэн. Одоо эргээд энэ хүн хэцүү давтны дараа найз ямар жаргалтай байна гэж байна. Эсвэл нэг найз төчөө жоохон магтуулах гэмээр юм тийм. Тийм үг сонсноо эсвэл заримдаа ганцаараа явж байхдаа би энэ их юм хадаж мөрөөхгүйгээр ингээд өөрөө зориг тавьж өгсөн. Гарч чадсандаа одоо баяртай байх гэж байна. Тэгдэл хэлгээд ажиллана. Тэгэлгүй явах үү? Би ч гэсэн баяртай байна. Таны яг энэ байгаа байдалд би бас таныг мундаг гэж хэлмээр байна. Магадгүй яг ийм байх ёстой юм шиг. За миний тавилан ийм л юм чинь би ингэж л явах юм байна да гэж өөрийнхөө ирээдүг өөрчлөхийн төлөө зүтгэдэггүй хүмүүс байна шүү дээ. 2-3 удаа үзээд тэгээд нэг жоохон бүдрэхээр эргээд босож чаддаггүй те. Тэр хүмүүсүүдийн хувьд иргэд бол та бол олон ч удаа бүдэрч, олон ч удаа өвдгөө шалбалж, олон ч удаа мөлхөх үе байсан бах те. Гэтэ шантрааг үзтгсэн. Энэ бүхэн чинь магтуулах гавьяатай. Магтуулах гавьяатай, бахархах гавьяатай. Гэхдээ ханж болохгүй. Тэ? Зүтгэн өөрт боломж байгаа. Өөрийгөө хайрал, аав ээжигээ хайрал. Мэдээж энэ бүхнийг үзэж тулсан хүн бас ирээдүйд үр хүүхдүүдийнхээ мундаг баатар байна. Магадгүй энэ цаг мөчид таныг мэдэрч чадаагүй хүмүүсийн дэргэд
таны түүхийг мэдэх гэр бүл чинь танаар маш их бахархнаа гэж итгэж байна. Тэгээд үр хүүхдүүдтэй үлгэр дуурайлал болсон мундаг аав байгаарай. За тэгээд өөрийнхөө энэ хувь тавиланг өөрчилсөн шиг магадгүй эргэн тойронд чинь байгаа тусламж хэрэгтэй байгаа өөрийн дотны хүмүүстэй бас энэ боломжуудыг заавал нээж өгөөрэй гэж хэлэх байна. Тэгэлгүй яах вэ? Энэ ч бас нэг баатарлаг үйлс шүү дээ, тий? За баярлаа. Сайхан байна. Тантай ярилцах сайхан байлаа. Тэгээд ерөөсөө энэ нэвтрүүлгийг сонсож байгааг болохоор өнөөдөр сонсчод байна. Гоё санагдаад тэгээд ярилцсандаа сайн байна. Маш их баярлалаа. Би бас тантай ярилцсандаа маш их байна. Баяртай байна. Магадгүй яг энэ цаг мөчтөр бидэнтэй хамтдаа радиогоо сонсож байгаа. Өнөөдөр миний хувь тавилан энэ л юм байна да гэд зогсох цэг дээрээ зогсож байгаа мэтэр ойлгосон залуу хүүхдүүд байгаа бол таны энэ ярианаас маш гоё гэгээлэг зүйл. Тэр хаалгыг цөмөлж ороод дахиад өөр боломж байгаа гэдгийг харах тэр нэг мэлмийн нэгдсэн болов уу гэж. Богино хугацаанд ч гэлээ нэгдсэн болов уу гэж найдаж байна. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За маш их баярлалаа. Их Монгол радио тань цагтл ирлээ нэвтрүүлэг маань сонсогч та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлэг маань даваагаас баасан гарагийн өдөш бүрийн 19-оос 20 цагийн хооронд бүтэн цагийн туршид сонсогч та бүхэнд маань өдөр бүхэн хүрдэг шүү гэдгийг бас энэ хэлэх нь зүйтэй байх. За мөн Их Монгол радиогийн тань цагтл ирлээ нэвтрүүлгийн мессеж хүлээж авах дугаар маань 94109970 94109970 дугаард та мессеж хэлэх боломжтой. Та шууд эфирт холбогдохыг хүсвэл 779999 дугаартаа холбогдоод ярилцах боломжтой. За түрүүн сонсогчийн мессеж 19 цаг 27 минутын үед ирсэн. Тэгээд сонсогчтой холбогдсон байсан учраас би уншиж чадсангүй. За сайн байна уу? Танаас зөвлөгөө авах гэсэн юм аа. Би 18-таа одоо зургийн коллежид 4 жил сурч байна гэсэн байна. Зургийн гэж би уншиж байгаа зөв юм болоо да. Тэгээд нэгдүгээр курсээс л нэг ангийнхаа нэг охинд хайртай болоод тэр охинтой нэг л хүндий байх юм аа. Би өөрөө зурдаг хүн болохоор ч юм уу жоохон чимээгүй талтай юм л да. Тэр даанч хөвгөлтэй байх дуртай охин. Би яаж өөрчлөгдөх вэ? Зөвлөгөө өгөөч ээ. Сэдвээс хазаалгасан дуучлаарай гэсэн байна. За би бол айхтар нөгөө юу гэдгийг зөвлөгөө өгдөг ч юм уу мундаг тийм сэтгэл зүйн одоо зөвлөгөө өгдөг мундаг хүн бол биш. Би зүгээр л энгийн нэг хөтлөгч юм. Тэгээд яг дурлал гэдэг бол үргэлж одоо зураач хүнд уран зурагт хайртай, за даруй төлөв, за нөх олууг нэхэд шалаад байхгүй тийм охин олдох ёстой гэсэн теорем томьёо байхгүй юм да. Тэгээд юу гэмд таны зүрх сэтгэл гэдэг бол таныг дагахгүй мэдээж. Гэхдээ одоо 4 жил сурсан энэ хугацаанд бол нэгдүгээр курсээсээ л одоо ангийнхаа охинд хайртай байдгаа гэж тэгээд магадгүй хайртай гэсэн энэ мэдрэмж чинь таныг бас тэр охиноос нэлийн дүүлэхэд хүргэдэг бах. Яагаад гэвэл хүн хамгийн хайртай зүйлдээ бас хамгийн хэмзэг хандах гэдэг. Магадгүй тэр охины нэг санамсаргүй өөдөөс хараад инээмсэглсэн инээмсэглэл танд хамгийн их баяр жаргалыг авчирдаг байхад зүгээр тоомжиргүйхэн өөр хин нэгэнд хэлж болох байсан зүгээр одоо юу гэдгийг тэнийг юм уу ч гэдэг юм уу өчигдөр ямар онцгүй юм бэ ч гэдэг юм уу зүгээр санамсаргүй хэлсэн үг зөвхөн танд хэлж байгаа мэт хамгийн хүнд сонсогдох өөрөө их сэтгэл имзэг болчихдаг зүйл юм л да. Тэгээд яг хуу танд бол магадгүй хөвгчлөлтэй зүйлд дуртай мэт санагдах боловч танд бас бусадтай өөрийгөө зүүрлэхгүй давуу тал байгаа эсхийг та бас хараарай. Хин нэгнийг дөөрэж өөрийгөө гээхээс илүү өөрөөрөө байж тэр хүнийг татах бодох нь таны хувьд хамгийн зөв гарц байх болов уу гэж зүгээр би санаж байна. Тэгээд өөрөө ихийг л даруухан хүн байдаг. Ер нь их чимээгүй орчинд бүтээлээ туйравдаг, тэндээс онгод хөгөө дууддаг ийм хүн гинт хөгжилтэй хүний дүр тоглоод эхлэхээр тэр хүний хувьд ярих зүйл утах төгс байж чадах уу? Тэр нэг алай хошин зан мэдрэмжийг бас тухайн цагт ингээд аваад ингээд үргэлжлүүлж чадах уу? Тэгэхээр хоосон хийсвэр өөрийгөө ингэж эвдэхээсээ илүү өөрт байгаа тэр сайхан мөн чанар, тэр сайхан хүнийг хайрлах нандин сэтгэл юу гэдгийг тэр бүхнийг л өөрөөрөө илэрхийлж харагдуулах нь л таны хувьд хамгийн том боломж гарц байх юм болов уу гэж зүгээр би санах юм. Тэгэхээр
Аливаа зүйлд таны түүнд хайртайг зөвхөн таал мэдхээс өөр хинч мэдэхгүй. Тийм учраас энэ бүх зүйл нууц байсаар байгаад амьгүй дуусах биш. Харин та тэр зүйлийг амьлуулах нь хамгийн чухал. Гэхдээ маш их зориг хэрэгтэй байх. Тэгээд маш өөрийнхөө давуу талыг тэр охинд харуулах нь хамгийн чухал хаа гэж бодож байна. Тийм учраас өөрчлөлт гэдэг зүйлээсээ илүү өөрийнхөө давуу талыг эхлээд өөрөө сайн таньж мэдэрээ. Өөрөөс тань юу гарч чадах вэ? Хайрынхаа төлөө би яаж чадах вэ? Гэдгээ сайн бодоод үзээрэй. Ер нь тэгээд энэ гайхамшигтай зурдаг энэ сайхан гайхамшигтай авьяасыг та яагаад тэр хайртай охиноо сайхан зураад яагаад тэр хайртай охиныхоо тухай сайхан бүтээл төрөөд тэр охинд бэлгэлэхтэй хайраа илчлээд бэлгэлж болохгүй гэж тий? Зүгээр би яг ингэж л бодож байна. Тэгээд магадгүй сонсогчд маань бас сонсож байгаа бол зөвлөгөө байвал хэлээрэй. За 70 тэгдлөө 99 дугаар дээр амьдралын баатар сэдвийн дагуу бид ярилцж байна. Та бас 94.99 70 дугаарт мессеж хэлгэх боломжтой гэд нэвтрүүлгийн дугаарууд бол таны өмнө нээлттэй байгаа. За ингэж дараагийн сонсогч маань холбогдож байгаа юм байна. Байна уу? Байна уу? За сайн байна уу? За тань цагт ирлээ нэвтрүүлгийн шинэхэн дугаарт холбогдлоо. Өчигмийн дураг яа танд? сая түрүүн нэг хүүхний цаас хадгалаад За. хүмүүс бол юм байна. Тань энэ хүүхний нэг нэг зөвлөж маш тийм. аха. Нэг л ер нь бол элдөө дөрөвтэй байх гэж байна. Аха. Хаач яг шууд хийх тоххой. Аха. Би одоо юу гэдэг би одоо чамд ингэж түрүүн яа да ингэж чам сайн гэж юм уу тоххой хийх хэрэгтэй. Мм. Зөвлөгөө гэж хэлсэн тийм хөл. Ерөнхийдөө яг надад асуудал чинь над дээр бас бодж байсан асуудал. Тэгээд яг бас яг л нэг сургууль ингээд өчнөө орж ирсэн. Сурч чадахгүй ингээд нэг удаа нэг тухайлгаар тийм ч юм уу захиалж гэлээ. Мм. Захиалж өгсөн. Тэгээд яг амьдралын нэг юм шаардлагаар би зөвхөн яг тэрийгээ цааш чадсан. Энэ угаасаа намайг ингээд цагаараа цааш. Өөртөө итгэлгүй байлаа. Өөртөө итгэлгүй байдлаас болоод би хайчихгүй. За. Нөгөө цагаач суугаагүй байна. Аха. Хариу ирэхгүй ямар ч гэсэн мэдэг дүүрч гээл орхисон уу те? Ерөнхийдөө би чамд ингээд тодорхой хэмжээний өрсөн жил би чамд нэг ингээд сургуулиудаа би чамд амарсан ингээд ерөнхийдөө би сэтгэл хэлсэн л дээ. Мм. Тэгээд өөрөө ч гэж чадаагүй тэгээд манай үеч нэг райд мэдэрэг амжуулаад нэг цаасан дээр ингээд өгдөг байсан шүү дээ. Тэгээд өчөөл тэр удалгүй би сургуулиас болоод өөр тийш ингээд явахгүй юу? Аха. Тэгээд яваад гисэн. За тэгээд яваад билээ тэгээд би ч угаасаа тэгээд бүрсүүлд гэж ахсан шүү дээ. Мм. Энэ хөвлөө ингээд гэдэг толсон. Яг ингээд өөрөө гэж хэлэх одоо цай чим шиг үе чим шиг ингээд би жоохон яг тэр үед бол бүр татал байсан. Ер нь Мм. жоо чим хий одоо чиний гэдэг нь өөрөө гитаа үнд ингээд толоод очих нь чаддгүй юм билээ л дээ. Би чадахгүй их чигүүд ч юм уу. Мм. Тэгээд ерөнхийдөө ягаад цүлт нэг анги төгсөлтийн уулзмал гэдэг нэг бодсон да. За. Мэдээ амжилтанд оролцлаа. Ирсэн шүү нэг юм. За. Бас тоглоод хараад байлаа. Ингээд бастаа гараад ихний хөлтөнд явсан. Мм. Тэр умаа гэсэн. Ингээд одоо яг тэгэл одоо 10 жилийн дараа ч гэдэг наймаар гэдэг шиг болсон. Йоо. Бас сони бид төрсөн байж. Аха. Тэгээд нөгөө том болсон залуучууд бүгд яагаад ингээд доосод ингээд юм яриад нариг чөглөж байгаа. Яг тэр нэг юм манай гэвэл ингээд хор гараад ирдэг байхгүй. Аха. Таад тийм нэг юм өгсөн тэгээд тэр үед наач ингээд яагаад ингээд тэр яасан бэ гэдэг нэг хор гараад ирэхгүй. За. Тэгээд нөгөө татхай вирус яасан мэт нүүр нэг доосод болж ирээд нэг одоо тэгээд өнгөрсөн. Аха. Тэгээд бид нэг хохоо гадаад нэг шахсан суугаад яг бид хоёрын үгүй таахгүй юу? Аха. Тэгээд суугаад. Тэр би саад үзэргүүл яг асууж байна. Шот тэр үед асуусан чинь наа чи яг тэр гэж байна. Наа шот. За. Би яг тэр үед яг наа тэр гэж байна. Энэ үгүй тухайд гараад ирдэг гэдэг утгаар наа тэр гэж байна. Яг нь. Тэр үгт бас юм байлээ. Надад бас ингээд бас амар сайн заяа. Аха. Тэр үед би ерөнхийдөө асуух хэрэгтэй байсан. Би хариугаа өгөх бүгд хэлсэн байсан байлээ. Мм. Яг энэ хөтөө нөө түрүү
хариугаа авъя гэж ирэхтэн Тий одоо тэгээд тэр төвчлөөс заримдаа утгаар ингээд хоорондоо холбоотой байдаг байхгүй. Гоё л байдаг яг үнийг хэлэхэд бол. Тэр хүмүүсд юу хэлэхэд хэлэхэд дараа мэдээлэл ингээд яг тэр үдшээр итгэхгүй яах юм бодоо гэж бодохгүй ерөнхийдөө шууд илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. онох ёстой бол оноод алдах ёстой бол алдах. Нэгээс одоо надад зөвлөгөө чиглэж хооронд ерөнхийдөө одоо би чамд ингээд яг энэ шууд сэтгэлүүгээр гаргаж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Аха. Надад нэг тийм л болсон. Тэгээд тэр үед өндөр тэр юу хариу мөрөг аваад яасан гэжтэй чаш яах гэсэн юм хэлдэг шүү дээ. Тэгээд Аха. мангар 10 жилийн дараа 10 жилийн дараа удаад ингээд яриа сапатаа. Амар тань сар чиний гэдэг юу л гэж бодож байна. Тэр үед ажил татсан тэгээд тань байсан мөртлөө хиймдээ хийдэггүй юм байсан. Яг л одоо энэ даруу зан ичимхий бүрэг байдлаасаа болоод тий. Жижиг бүрэг зан гэдэг чинь тэгээд ерөөсөө ингээд байна. Тэгэхээр өөртөө итгэлтэй байх юм байна. Хүчтэй байгаа шаардлага байхгүй шүү. Ингээд би одоо ингээд тэр офис хаалт байгаа шүү. Юу нэг дараагүй хүч юу энэ гэдэг. Хэдийн нэг хин хин маань сонголтоо хийчихсэн амьдралаа босгочихсон юм байлаа. Сонголтоо хийсэн хоёулаа хинрүүхтэй тодорхой хэмжээний болсон. Гэхдээ одоо ингээд Facebook шашны дэж юм аа хаваатай байдаг л да. Ингээд одоо яг ямар хуваана гэдэг. Гэхдээ гоё л гэж юм. Сайхан найзууд тий. Сайхан найзууд гэр бүлийн найзууд байгаа байна. За. Таны амьдралын энэ түүх, таны амьдралын бас энэ туршлага, таны амьдралын магадгүй алдаач юм шиг, онооч юм шиг энэ хувь тавилан энэ залууд бити давтагдаасаа. Үзээд алдаасаа гэсэн дээ. Би одоо ерөөсөө бодсон шүү дээ. Яг л дөрөв гэж байна. Бодсон юм аа. Бид шууд хэлээд байгаа. Танд бол зөргөн байсан. Гэхдээ хариугаа хүлээх хичээл жоохон тутсан. Өөд ихэлгүй л байхгүй. За гэсэн тийм тэгээд тэр үедээ тэгээд сугаар муугаар ачаашаа одоо бас асуудал үүсээ тэгээд. Тэгээд яасан тэгээд 7 жилийн дараа 8 төгсөлтөө уулзаад байгаа. Гоё юм байна. За маш баярлалаа. Залууд бас маш том сургамж болсон, маш том хичээл болсон баг гэж бодож байна. Тэгээд бас энэ амьдралынхаа зам чимээр маш баярлалаа. Тэгээд таны амьдралд ч гэсэн маш том бас ухаарлыг бас авчирсан баг гэж бодож байна. Альва зүйлд бол өөртөө итгэх байдлыг бас энэ үүрэг ингээд яасан юм би одоо бодсон шүү дээ. Энэ угаастай юм ярьсан ч гэсэн тусдаа шууд ярих гэчихэд ер нь ядаа шудан л гэж байна шүү дээ. Ер нь бүлийн багтаа гэж өөртөө тийм зачинтай явуулсан шүү дээ. Магадгүй тэр явдлаас хойш. Тэр явдлаас хойш яг ерөнхийдөө тийм бол ер нь. Ерөөсөө тусдаа багтаа байдаг юм. За баярлалаа. Тусдаа. Ажилтны амжилт хүсье. За их хүмүүс радио 7799 дугаарт та холбогдох боломжтой. Нийслэл хотод маань 19 цаг 49 минут ажиллаж ирсэн. Нэвтрүүлэг маань өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгээд бидэнд ердөө 10 минут хэрэгтэй хугацаа үлдсэн. Гэхдээ энэ бол бага хугацаа биш. Та бас нэвтрүүлгийн сэдвтэй холбоотой өөрийн үзэл бодлоо илэрхийлж ярилцаараа бид өчигдрийнхөө нэвтрүүлгээр аав гэсэн сэдвийн дагуу ярилцсан. Тэгээд маш олон сонсогчд маань аавтай холбоотой дурсамж, аавтай холбоотой сайхан үгсийг бас нэвтрүүлэгт маань холбогдсон ярилцаж аавуудаа бас алдаршуулсан, аавуудаа бас дурссан энэ сайхан мөч цагийг бас бид хамтдаа өнгөрөөсөн. За өнөөдөр бол амьдралын баатар сэдвээр ярилцаж байна. Тэгээд өчигдрийн сэдв бол яхаа аргагүй энэ сэдвтээ бас давхардаж байгаагийн сонсохны яхаа аргагүй бол амьдралын баатар бол ижээ аав гэдэг энэхүү тодтголыг боддоор байгаад байна. За тэгээд саяны залуугийн хувьд бас л амьдралынхаа баатар болоод тэгээд өөртөө итгэлгүй байдлаасаа болоод л бас ингээд нэг юу гэмд ингээд бас алдчихсан байдгийн байлээ шүү. Гэхдээ бол юу гэдгийг би одоо сайхан найзууд л та. Гэхдээ яг хочин сонсохны бас юм байсан юм байлээ шүү гэдгийг бол хэлж байна. Тэгээд яг иймэрхүү тохиолдол бас амьдрал бишгүй тохиолдсон гэдэг олон одоо өгүүлэг ч юм уу нэг тиймэрхүү зохиолуудыг би бас ингээд уншиж байхад байсан санагдаж байна. Тэгээд бас өмнөөс ингээд нэвтрүүлгээр ингээд радиогийн амралтын өдрүүдээр явдаг хөтөлбөр дээр бас өгүүлэг энэ төр уншиж байхад бас хожимдсан гэмшилж гэдэг юм уу тиймэрхүү өгүүлэг дээр яалчгүй бас нэг иймэрхүү асуудлууд бас хөндөгдсөн байдаг. Тэгээ үүнтэй ижилхэн уран бүтээлч зураач залууд маань бас энэ залуу маань өөрийнхөө амьдралын түүхээс бас хуучлалаа. Манай тас тус маань шууд тас тус хэллээ. Тийм учраас өөртөө хизээч битгий эргэлз бусдад байгаа энэ давуу мөн чанар танд байхгүй мэт санагдаж байгаа боловч таны өөрөөсөө дүгийлгээд давуу гэд ойлгочихсон хүнд танд
байгаа асар их давуу тал тэр хүнд байхгүй л байгаа. Тэгэхээр инээмсэглэх дуртай, баяр хөөрөөр дүүрэх дуртай, хөгжилтэй хүн дуртай гэдэг боловч бас их л даруй бодолтой үнэнч, альва зүйл тууштай ийм хүнд бас тэр охин чинь дуртай ч юм болов. Та тэр охины тухай бас хэрэг мэдэх вэ гэдгийг бас нэг бодоод үзээрэй гэж. За ерөнхийдөө нөгөө сэдвээсээ жоохон хальтраад хацаагаад явсан. За тэгээд бас ингээд хүн ингээд тусламж хүсээд ингэж яхад аль болох л одоо чадлаараа туслахыг хичээлээ. За тэгээд энэ 7 хоног Батхүү маань ирсэнгүү тэгээд бас хэлсэн нөгөө магадгүй бас яг одоо сугаад харуулсан хүн байгаа бол тань цагтлэрлэн нэвтрүүлгийн маань 7 хоногын лав гарагт манай зочин хөтлөгч сэтгэл судлаач Батхүү маань бас нэвтрүүлгийн хоймор зочин хөтлөгчөөр ирдэг байгаа. Ирдэг уламжлалтай байлаа. Тэгчиг яг анхныхаа ирэх өдрөө бас нөгөө төлөвлөөгүй ажил гараад хилээндээс алхах болсон учраас нийт сонсогчдоос хөлцөл өчөөд 10 хоногийн хугацаатаагаар бас гадагшаа явсан. Тэгээд өнөөдөр явж байгаа. Тэгээд бүх сонсогчдоос маш их хөлцөл өчөөд тэгээд энэ 7 хоног баггүй. Тэгээд тэрний дараагийн 7 хоног мэдээж ирж амжихгүй 11 гэхээр тэгээд түүний дараагийн 7 хоногоос л 2-7 хоногийн дараа л эфиртэй манай сэтгэл судлаач маань хүрэлцэн ирж сууж за сонсогч олонныхаа бас сэтгэлийн орон зайг бас жоохон задгаалах болов уу гэж найдаж байна. За ингээд Их Монгол радио тань цагтлэрлээ нэвтрүүлэг маань өнөөдөр амьдралын баатар нэртэйгээр сонсогч та бүхэнд өнөөдрийнхөө сэдвийг хүргэж байна. За бид өнөөдөр бол нэгэн бүсгүйн амьдралын замжин за тэгээ сайхан антай учирч түүнийхээ энэ амьдралын төлөө шүд зүүн тэмүүлж энэ амьдралыг сайн сайхан болгохын тулд өөрийгөө одоо 100% дайчилж байгаа эгэлнэн эр хүний мөртлөө агуу их энэ эр хүнээр ханиараа бахархаж тэгээ сайхан хайр байдаг харин олвол халтаж болохгүй гэсэн үгтэйгээр энэ хүү загтлыг хүргэсэн. Тэгээд энэ хүү загталтаар дурддагдсан сэдвийн дагуу бид амьдралын баатар сэдвийг өнөөдөр сонгосон байлаа. За тэгээд та бүхэн 77 99 дугаараар бидэнтэй холбогдож нэвтрүүлгийн сэдвийн дагуу хуучлах боломжтой. Мөн та бас 94.99 дугаарт мессеж хэлгэх боломжтой. 94.99 дугаарт та бас мессеж хэлгээрэй. За харин танд цагтлэрлээ нэвтрүүлэг маань даваагаас баасан нэргийн үдэш бүрийн 19 цагаас сонсогч та бүхэнд бас хүрнэ. Тэгээд энэ хүү нэвтрүүлгийн бас дараагийн цагтлын эзэн таач байх боломжтой. Тэгээд Их Монгол радиогийн пэйж хуудсанд та өөрийнхөө цагтлыг илгээгээд нэвтрүүлэгт оролцоорой. Тэгээд нэвтрүүлэгт илгээгдсэн цагтлын нэрийг бол хизээч дуртахгүй. Энэ бол нууц гэдэг утгаараа бид нар бол нууцлаж хүргэн. Тэм учраас танд ямар ч ичид зуух зүйл байхгүй. Өөр тохиолдсон асуудлаа хүндэж яриахыг эсвэл хин нэгэнд зориулсан сэтгэлийн үгээ хэлхийг эсвэл энэ амьдралын бас нэг замжим хойч үеийн залуустайгаа сургамжуулах түүхийг бичихийг бүхэн сэдв таны өмнө нээлттэй байгаа шүү гэдгийг бас энд хэлэхэд таатай байна. За ингээд дараагийн мессеж хүргэе. За түрүүний манай зураач залуу маань маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө баярлалаа гэдэг мессежийг илгээсэн байна. Тэгээд саяны тусдас залуудаа баярлалаа. За дараагийн мессеж маань 95 техниктэй дугаараас Оромын тургий тэгээ эмэгтэй хүнийг яаж хайрлуул болох юм бэ? Хайртай эмэгтэйгээ яаж өөртөө татаж дурлуулж хайртай болгох вэ гэд. За одоо энэ нөгөө сэдвээсээ жоохон гажаад дурлал хайрын доктор болгоод тохирчгүй да. Ямар ч сайн тухай энэ сэдв бол мэдээж дараа дурдах бах. Тэгээ илүү нөгөө яг энэ талын зүйлийг бол яг мэрэгжлийн хүнийг байлцуулж байх явцад бол одоо ярилцсан дээр хаа гэж бодчих. Тэгээ ер нь бол хүн өөрөөрөө байж л татна гэж би бодож байна. Хүн хүнийг бол өөрөөрөө л байж татна. Та хин нэгнийг дүүрэж, та хин нэгнтэй адилхан болж тэр хүнийг татна гэж байхгүй. Мэдээж таны мөн чанар та өөрөө тэр хүн хизээ нэгэн цагт илэрхий болно. Тэр цагт анхны та өөртөө нийлсэн та хоёр өөр байх учраас тэр хүний сэтгэл хөргөтэй их амархан байх юм болов. Тийм учраас та яг л өөрөөрөө байж түрүүн бас нөгөө зураач залууд маань зөвлөдөг шиг яг л өөрөөрөө байж та тэр бүсгүйтэйгээ танилцаж та тэр бүсгүйдээ хараа илэрхийлэх нь хамгийн зөв байх болов гэж санаж байна да. За 94.99 дугаар таны өмнө мессеж дугаар нээлттэй байгаа. 94.99 шүү. 94.99 харин та шууд эфирт холбогдохыг хүсвэл 77.99 дугаар таны өмнө нээлттэй байна. За дүмсээ Skype-ийн хэрэглэгч маань залгаж байгаа дуудлага тасарлаа. Тэгээд сонсогч та амьдралын баатар сэдвийн дагуу өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж энэ нэвтрүүлгийн бас нэгэн шигтгэе болохыг хүсвэл яг одоо шууд эфирт холбогдорой. За өдөрт бол яг одоо ажлууд тараад гэрийн зүг
сонсогчд маань явж байгаа. Тэгээд илүү их нөө гэртээ ингээд хөгжим тавиад FM сонсох гэхээс илүү их хүмүүс бол одоо олон түмнийхээ умнаанд за автомашинд яг одоо радиогоо сонсоод байж байдаг. Тэгээд энэ цаг бол бас тантай хамгийн ойрхон байх цаг юм болов уу гэж зөв миний хувьд санаж байна. Тэгээд та ярилцах боломж байгаа бол 7799 дугаартаа бас холбогдож нэвтрүүлэгт маань бас асуудал дэвшүүлж ярилцах боломжтой мөн бас нэвтрүүлгийн сэдвийн дагуу өөрийнхөө өцлөлийг бас ярилцаарай. Амьдралын баатар сэдвийн дагуу бол одоо хөвчлэн холбогдсон сонсогчдын хувьд бол ээж ав гэсэн хамгийн гайхамшигтай баатруудыг бол нэрлээд байгаа. Байна уу? За сайн мөн өчигдөр төргий. За. Танд орой минь төргийа. Ажил болсон бүтэмжтэй өдрийг сайхан өнгөрүүл үү? Сайхан. За, нэвтрүүлгийн Хүмүүстэй ч гэсэн баярын төргий. За баярлалаа. Нэвтрүүлгийн эхнээс нь сонсч чадсан уу та? Таасан зүйлийг юм сонслоо. За тэгэхээр Их Монгол радиогийн танд цагт хэрэглээ нэвтрүүлэг даваагаас баасан гараг хүртэл өдөш бүр 19 цагаас сонсогч тантай хамт байдаг юм аа. Тэгээд нэвтрүүлгийнхаа эхэнд радиод хаягдсан загтлыг бас уншиж хүргэдэг байгаа. Тэгээд өнөөдөр амжаагүйч маргааш нэвтрүүлэгтээ эхнээс нь хамтдаа байгаарай. За өнөөдөр аавд нэвтрүүлгийг бас сонслоо. Өчигдөр үү? Зөв. За өнөөдөр нэвтрүүлгийн сэдвтэй холбоотой зүйл ярих гэж байна уу та? Гуйвэрнат яаж ярилцж байгаа юм гэлээд холбогдож үзгээд болсон. Зөв. Өнөөдөр бол бид нар амьдралын баатар гэдэг сэдвийг сонгосон. Тэгээд таны хувьд бол одоо таны амьдралын баатар чухам хэн байв? Эсвэл та өөрөө амьдралынхаа баатар байж чадчихна уу те? Энэ тухай сайхан яриад илгэж бас хуучлаач ээ гэж танаас хүсэж байгаа. Бас амьдралын баатрын тухай гоё гайхамшигтай түүх мэддэг бол бас те? Уучлал. Таны эргэн тойрон эсвэл та өөрийгөө бас амьдралын баатрыг одоо манай ихнэр л авах юм да. Жанжин. Жанжин. Ер нь ханига яагаад амьдралын баатар гэж тодорхойлж байна? За, второе фото нэг бас 8 жил болж байгаа юм байна. За. Тэгээд витер нь солонгос тогтоод ажиллаад тэгээд нэг хүүхдтэй болоод тэгээд ясаа намайг дүүтэйгтэй худалдаа ажил үйлчлээ. Ясаа ихнэрээ л одоо миний баатрын бол гэж боддог. Ер нь нэг монголчуудын их хэлц үг байдаг те. Ер нь мундаг хаадууд яар дүргэлж мундаг хатад байсан учраас энэ Монголын түүх бол бүтсэн юм а гэж ярьдаг. Тэрч одоо нэг жаа хүүхдээ халаас ажлыг хийж амьдралаа зохиохонд бол хүүхдээ хүртэл Монгол руу явуулаад тэгээд яаж үзлээ. Зүтгэж үзлээ. Тэгээд зүтгэлээ эргэжлээ. Хоёр хүүхдээ дахиад боллоо. Тэгээд тэр хооронд ихлийн амжилтлаа та. Нэрээ бахал ихнэртэй ихрээрэл одоо яаж явах юм да. Айлын ганц энэ сайхан хүүг өнөөдөр 4 болгоод үржүүлчихсэн. Мундаг ханаараа бахахгүй байхаа аргагүй л те. Амьдрал дөрөнд ханаас нь хэрэг зориг төвчээр гарч байгаа харагдах юм дээ. Нэг л ханаараа бахчих гарнаа одоо. Тэгээд одоо тэр халаас тогтч одоо хүүхдээ дөнгөж төрүүлээд одоо хоёулаа нэг байр үйлчлэлд амьдрал ганцаараа тэгээд хүүхдээ гараад би нэг ажилтайг хүүхдээ гараад шүн орж ирдэг. Тэгээд харж амтж зааж өгч юм байхгүй. Уцаар л Монгол руу яваад одоо нэг тийм одоо ингэчлээ бол. Хараар байсан уу тэгэхэд? Тийм манай ихнэр хараар би гэрэлсэн. Тэгэхээр ч н одоо бас энэ хараад эмнэлэгт нь бас хүүхдээ үзүүлчих болохгүй. Тэр нь бол гайгүй бас. Гайгүй юу? За. Тэр тал дээр бол харьцангуй гайгүй. Тэгээд яг хоёр сар үеэс тэгээд энэ амьдралын хүнд хэцүү цаг үе байсан ч гэлээ ажил зориг байсан ч гэлээ таныг тэр цаг хугацаанд бас болгож тийм ээ амьдралын бас сайхан амтыг мэдрүүлж гисэн гэргийг магтахгүй байхын аргагүй манайхан тэгж ярьдаг л да нөгөө
юу гэдэг ихнэрээ магтсан яадаг идэгчлээ те. Тэр бол одоо бас Тэр удлаа. өдүүлэг худлаа үг шиг санагдтыг. Яагаад бахтаж бахархаж нэгнийхээ энэ сайхан хайр итгэлийг одоо өөр хинээ харин тий. Өөр хүний магтаа явж л тааш. Өөрийгөө магтаа явж л тааш. өөр хүний ихнэр магтчихаар ихнэрээ магтчих. Өөр хүнийхээ магтаа явж л тааш. Айгу буруу зүйл болно л да. Гинт хэргийн шинжтэй болоод эхэлнэ л дээ гэж тий. Одоо ихнэрээ одоо бахарх нь тэгээд банаад наад зөвхөн хамаатсаад ингээд одоо танаа үн шиг одоо юм сайхан уусгаа гэл. Гоё үстэй. Одоо ингээд гадуур гарчаад ирэхэд намайг жишээ хүлээж аваад явсан нэг тахгүй тэгээд хоол унттай. Тэгээд үжигээл уучдаг. Ер нь тэгээд гэргийн үний их ухаан гэж, гэргийн үний их төвчээр гэж, гэргийн үний их хайр гэж юутаач зүрэлшгүй юм да. Тэгээд үр хүүхдээ өсгөх нь ханиа өсгөх нь те. Холын ажлыг бие дааж зүтгэж явна. Тэгээд яа одоо хэдий одоо мөнгө болоо амьдралаа ажиллаж өгчөрж байгаа ч гэсэн тэр юм ихтэй юм байхгүй л одоо би тэгж явж чадахгүй шүү дээ. Одоо бостой хийх шиг надад шаа тэгээд тэгээд хүлээж авахгүй юм л дээ. олон зүйлийг ярьж болно. Хүүхд өсгөнө гэдэг бол энэ хуруугийн хамгийн хэцүү ажил. Өөрийнхөө бүхий залуунаас заримдаа ганц өдөр хүүхдүүдээ хараад үйлчлэхээр л учрыг болохоор яагаад үйлчлэхүүл юм болж ижлийг өдрөө давтсан шүү дээ. тэгтэл мянган өдрийг тань хизээж гомдол нэхэхгүйгээр өнгөрөөсөн байна. Энэ алдрын төлөө, энэ сэтгэлийн төлөө Баатар гэж орилохоос ч яах вэ те? Энэ сайхан тунхагийг өгөхөөс ч яах вэ? Гоё байла. Маш их баярлалаа. Гэргийн яг энэ мөчөд сонсч ирсэн бол ямар гоё вэ гэж би бодож байна. Гэхдээ ханда сайхан үгийг бити харамлаарай. Ханаа урамшуулах үгийг өөрөөсөө бити харамлаарай. Үг бүхэнд чинь цэцэглэж, үг бүхэнд чинь үндэслэж яваа. Гэргийг хайрлаж яваарай. Баярлалаа. За. Их Монгол радио. За, уг сонсогчдын маань хувьд бол өнөөдөр өөрийнхөө өргөө гэрийн гэрэлгэгээ энэ амьдралынхын багныг тушилцах хамгийн дотны янд аз жаргал сайн сайхныг урлах энэ сэтгэлийнх нь хамгийн том урам зориг болсон хайртай гэргийг амьдралын Баатар гэж нэрлэлээ. Надад хамгийн сайхан тодтгол шиг санагдлаа. Үнэхээр тийм. Бид ирчүүд, би мөнгө олж байна. Би энэ амьдралын төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаад та нарын төлөө явж байна гэж магадгүй дандаа биш шилээ. Хаа нэг бухимдахтаа хүний сэтгэл зүрхэнд хизээч мартагдахгүй шархуулах үгийг ирчүүд магадгүй заримдаа хэлчихдэг. Гэтэл үнэн дээр таны ард байгаа бүхий л зүйлийг бүтэн байлгахын тулд тэр хүн дөрвөн мөчөөрөө зэрэг хөдөлж ажилладаг. Өглөө гараад явсан цагаас ч эхлээд үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх, гэрээ цэвэрлэх, за тэгээд тэр гэрээг сайхан өнгөтэй байлгах, хүн бүхний хувцсыг цэвцэр байлгах, хоолтой ундтай байлгах бүхий л зүйлийг тэр хүн тэр бүх ард зохицуулж яадаг. Тэр хүнд амрах цаг маш бага гардаг. Хэлэхэд хэцүү юм. Үнэлж боломгүй. Тийм хөдөлмөр таны гэргийд байдаг юм шүү. Хизээч үнэлж чадахгүй, хизээч бид хийж чадахгүй тэр гайхамшигтай хэцүү хизээч нэрийг авч чаддаггүй энэ ажлын ард хамгийн цэмцгэр бөгөөд энэ бүхнийг хийхдээ хизээч гомдол нэгдэхгүй таны гэргий таны амьдралын хамгийн том Баатар гэж биелнэ. Гэргийг хайрлцгаагаарай. Таны хараагүй өнцгөөс харахыг чинь зүгээр л гэртээ байгаад хүүхдээ хараад байж иж юундаа ядардг юм бэ гэж дахиж хизээш битгий асуугаарай. Таны өчнөө цаг цогсоо газар малтсан ямар ч хүнд хэцүү ажил байдаг байлаач таны хотоодыг үлсэхгүй таныг бусдын нүдэнд цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй зүтгэж тантай хамт өглөө босч магадгүй танаас төрүүлж усаад өглөөний чинь ундыг бэлтгэхээс ахуулаад бүхий л ажлыг хийж гүйцэтгэж мөн таныг ажилласаа ирэхэд сайхан халуун холтой өгтаад таныг зурагт үзээ сууж байхад хүүхдүүдэд онтуулж хичээлийн бэлдээд таныг амарсны дараа хамгийн сүүлд унтаж амардаг тэр хүн бол таны гэргий.
Энэ хүмүүс бол яах аргагүй баатрууд. Яг вэ эхнэрээ магтсан хүн тэнэг гэж хэлэгддэг. Гэхдээ би энэ гайхамшигтай хүмүүсийн төлөө хамгийн адгийн тэнэг байсан ч би чадна. Эхнэрүүд мандтгаа. Би бусдын баатар гэж тодорхойлсон тодорхойлтыг үүсэхгүй. Мэдээж хамгийн агуу хүмүүс ичээ яав. Энэ амьдралын тэмүүлэлүүд таныг аз жаргалууд, таны өнөөдрийн тааг бүтээхийг шин сэтгэлээсээ хүсэж энэ амьдралынхаа зорилгоо болгосон ичээ яавууд хамгийн мундар баатрууд байлгүй л яхав. Гэхдээ таны үлдсэн цаг хугацааг таны энэ хорвоогийн шулууд ирлэх хүртэлх цаг хугацаанд таныг танаар байлгах тэр хүн бол таны гэргий. Хайрлж байгаарай. Их Монгол радио тань цагт хэрлээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг түрээд шаргаж байна. Олон зүйлийг ярьж болох байлаа. Олон сонсогчдод бас залгаж байна. Харамсалтай нэвтрүүлгийн цаг маань дуусчлаа. Гэхдээ бидэнд маргаашийн дахин нэг цаг байна. Энэ цаг хүртэл үзэн хэтэ чимээр тэрхүү амьдралын төв өгүүлсэн цаасан дээр гიშгэлэн сонор юугаа нэгтгэж загтлын орон зайд минь морилсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Яг энэ цагт нэвтрүүлгээ сонссон эрхэм сонсогч та гэртээ очиод гэргийгээ үнсгээ хизээж битгий мартаарай. Мөн гэргийдээ баярлаа гэдэг үгийг заавал очиод хэлээрэй. Баатрууд энгийн зүйлд бас баярлдаг юм шүү. Баатрууд үргэлж танд бас хайрлагдахыг хүсдэг юм шүү. Дэрэгдэхээ хайрлая. Дэрэгд чинь байгаа энгийн тодтолтой баатруудаа хайрлая. Их Монгол радио тань цагт хэрлээ нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар сэтгэлийн үдээ энэ цагт түр хааж байна. Маргаашийн энэ цагтаа шинэхэн дугтуутаа загтлаа задлан та бүхэнтэйгээ очрон цулгая. Өчиг